Сайн байцгаана уу та бүхний өдрийн мэндийг хүргэе. Бээжин хотод монголчуудын түүхтэй холбоотой 2 сүм байдгийн нэгийг буюу Түмэн амгалан хийдийг бид өмнөх дугаараар танилцуулсан. Тэгвэл энэ удаа Хувлаа хааны Гүнжийн сүм гэгдэх Танжаасаа хий дээр таныг аялуулъя. Танжаасын сүм нь баруун Жин улсын үед буюу манай эртний 307 онд байгуулагдсан. 1700 гаруй жилийн түүхтэй энэхүү сүм Бээжин хотоос чанх баруун зүгт 50 гаруй километрт орших Танжаашан хэмээх ууланд байдаг. Битүү мод бутаар хүрээлэгдсэн энэхүү газар байгалийн үзэмд сайхнаас гадна зуны халуунд ч сэвэлзүр салхитай, тааламжтай, уур амьсгалтай. Энэ хийдэг яагаад Хувлаа хааны Гүнжийн сүм гэдэг болсон бэ гэхээр Хувлаа хааны охин Мяян нэрээр сахил хүртсэн нэгэн гүнж бол энэ хийдэд шавлан сууж одоо дэлгэмээ олж сүүлийн хагас насаа өнгөрүүлсэн түүхэн баримт байдгийм байна. Хувлаа хаан бол 6 охинтой байсан. Тэдгээрээс яг чухам хин нь Мяян нэрээр одоо сахил хүртсэн бэ гэдэг нь тодорхойгүй байдгийм байна. Хамгийн гол нь энэ хийдэд бол тухайн одоо Мяян гүнжийн мөргөл үлдэж удаан зогсдог байсны улмаас одоо хөлийнх нь ором гарсан чулуу хадгалаастай байдаг. Тэгээд одоо хэдүүлээ орж сонирхцгоё. Энэ хийдийн бол хамгийн гол үнэт үзмөрийн нэг юм байна. Ихэнх үедээ Монголын хаад олон шашинд ижил тэгш хандах бодлого ирж байсан бол Юан гүрний үеэс эхлэн буддын шашинд давмгаалж ирсэн байдаг. Тодруулж хэлэх юм бол 1260 онд Төвдийн лам, Пагав ламыг одоо улсын их багшаар өргөмжилснөөр Юан гүрний хувьд бол буддын шашин тэргүүлэх шашин болж ирсэн байдаг. Яг тухайн үедээ буюу одоо Хувлаа хаан Танжаасаа хийдэд бол маш их хэмжээний хөрөнгө мөнгө зарж сэргээн завсарлаж байсан түүхэн баримт бас сударт тэмдэглээстэй байдгийм байна. Мяян гэсэн нэрийг монгол хэлнээр хөрвүүлбэл шудраг үзэсгэлэнт гүнж гэж орчуулагддаг юм байна. Түүний одоо чандрыг бол энэ Танжаасаа хийдийн доохон байрлах энэ цэцэрлэгт хүрээлэнд хадгалдаг юм байна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг бол 5-6 жилийн өмнө хаачсан юм байна. Ингээд та бүхэндээ харуулах үүднээс одоо бид нар арын хэсэгт нь гарч ирээд харуулж байна. Яг одоо миний энэ харагдаж байгаа жижигхэн цагаан сувраг бол яг гүнжийн чандрыг хадгалсан сувраг байна. Ингээд та бүхэндээ өнөөдөр Танжаасаа хийдийг танилцууллаа. Энэ хийд бол монголчуудын түүхтэй холбоотой үнэт өв маш их олон байдаг. Та бүхнийг мөн ирж үзээсэй гэж урьж байна.